Өнөөдрийн хичээл бол онлайн худалдаа хийх үед тулгардаг асуудлууд болон төлбөр тооцоотой холбоотой англи хэллэгүүд. Сагсанд бараагаа хийсний дараа төлбөр төлөх хэсэг рүү орохдоо I would like to proceed to check out гэж хэлдэг. Энд байгаа proceed гэдэг нь цааш үргэлжлүүлэх, шилжих гэсэн утгатай үг юм. Онлайнаар төлбөр хийх үед ямар төлбөрийн хэрэгслээр төлж болохыг асуух хэрэг гардаг. Энэ үед What payment methods do you accept гэж асууна. Accept гэдэг нь хүлээж авах, зөвшөөрөх гэсэн үйл үг юм. Заримдаа интернетээр гуйлгээ хийх үед карт уншихгүй байх асуудал гардаг. Үүнийг англиар My card was declined гэж хэлнэ. Хэрв өөр карт уншуулж үзхийг хүсвэл Can you try another one гэж асууж болно. Decline гэдэг нь татгалзах буюу гуйлгээ амжиттгүй болохыг зааж байна. Авахыг хүссэн бараа тань дууссан байвал The item I want is out of stock гэж хэлдэг. Out of stock гэдэг нь тухайн бараа худалдаанд байхгүй, нөөц дууссан гэсэн үг. Харин эсрэгээрээ бэлэн байгаа бол in stock гэж хэлнэ. Онлайн дэлгүүрээс хямдралтай худалдан авалт хийхдээ урамшууллын код ашигладаг. Кодоо хаана оруулах вэ гэж асуухдаа Where can I enter my promo code гэж асууна. Enter гэдгийг энд код шивж оруулах гэсэн утгаар хэрэглэж байна. Захиалсан бараа маань цагтаа ирэхгүй удах тохиолдол гардаг. Энэ үед My order is delayed гэж хэлнэ. Хүргэлтийн явцыг шалгуулахын тулд Can you check my tracking number гэж асуудаг. Tracking number буюу хяналтын дугаар нь таны ачаа хаана явааг мэдэхэд туслана. Хэрвээ танд шал өөр, буруу бараа ирсэн бол I received the wrong item гэж гомдол гаргаж болно. Харин төлсөн мөнгөө буцааж авахыг хүсвэл I would like a refund гэж хэлнэ. Refund гэдэг нь төлбөрийн буцаалт гэсэн үг юм. Өнөөдрийн хичээлээр бид онлайн худалдааны үед хамгийн их хэрэглэгддэг чухал үг хэллэгүүдийг үзлээ. Баяртай.